Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ Улсын их хурлын гишүүн Амгаланбаатараас 2025 оны 3 сарын 17-ны өдөр Улсын их хурлд өргөн мэдүүлсэн амьтны тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг үзэл баримтны хүрээнд хэлцэх эсэх асуудлыг байгаль орчин өнсгөдөж ахын байнгын орооны 25 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн хурлаанаар хэлжлээ. Хууль санаачлагч амьтны тухай хуулиар шоонагнахад заавал хураамж төлж зөвшөөрөл авах ёстой гэж хуульчилсан өргөн нутаг дэвсгэрт нүүдлийн соёлтой амьдарч байгаа малчин иргэдийн бодит амьдрал нийцэхгүй байгаа. Гинтийн үед буюу амнаас мал сүргээ хамгаалах шаардлага үссэн тохиолдолд зөвшөөрөл авалгүй шоонагнуул малчин иргэд торгуул төлбөр төлөх Монгол Улсын сул заасан амьд явах өмчтэй байх эрх зөрчигдөж байгаа гэж үзжээ. Байнгын орооны хурлаанаар хуулийн төслийг хэлцэх үед Улсын их хурлын гишүүн Наранбаатар шон болон бусад зэрлэг амьтанд бариуж хүний амнаас хохирсон гэмтсэн талаарх судалгаа статистик байгаа эсэх мал сүрэг хохирсон тохиолдолд нөхөн төлбөр авах боломж хохирлын хэрхэн барагдуулах талаар Улсын их хурлын гишүүн Б. Бат Эрдэнэ хуулийн төслийн талаар холбогдох төрийн захиргааны төв байгууллагын баримталж байгаа бодлогын талаар хуулийн төслийг дагаж зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт орох эсэх Улсын их хурлын гишүүн Ж. Батчааргал өргөн мэдүүлсэн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлцэх дэмжиж хэлсүүлгийн шатанд хууль хоорондын нийцэл уялдааг хангах агнуур зүй зохион байгуулалтын тоон мэдээллийг улс бүс нутгийн хэмжээнд гаргаж тусгай зөвшөөрлөөр агнах амьтдын тоо толгойг зохистой төвшөнд байлгах асуудалд холбогдох төрийн захиргааны төв байгууллагын баримталж байгаа бодлого чиглэлийн талаар тодрууллаа. Улсын их хурлын гишүүн Аббакар туураг, хар галуу, таруу, янгэр зэрэг бусад амьтдыг нутагшуулах, тоо толгойг зохистой төвшөнд байлгах асуудалд байгаль орчин уран амьсгалын өрсөлдөөн яамны баримталж байгаа бодлогын талаар малчин иргэдэд зэрлэг амьтдаас амнаас мал сүргээ хамгаалах талаар холбогдох мэдээлэл өгөх сургалт зохион байгуулдаг эсэх Улсын их хурлын гишүүн Ц. Мөнхбат шон болон ирвэсийн тоо толгой нэмэгдсэн эсэх байгалийн тэнцвэрт байдал хангах зохистой төвшний талаар шон ирвэсэнд бариулж хүний амнаас хохирсон тохиолдолд авах арга хэмжээний талаар асууж хариулт авлаа. Хуулийн төслийг хэлцэх үед Улсын их хурлын гишүүн Ц. Замира хуулийн төслийг дэмжиж байгаа илэрхийлж хэлцүүлгийн явцад төслийн зохицуултыг холбогдох бусад хуультай нийцүүлэх хүний амнаасанд хохирол учруулахаас сэргийлэх шон болон бусад зэрлэг амьтны устгах гэсэн өөрчлөлтийг нэмэх санал хэлсэн болно. Амьтны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг байнгын орооны хурлаанд оролцсон гишүүдийн 86.7% үзэл баримтлалын өрөөнд хэлцгийг дэмжиж шулган нэгдсэн хурлаанаар хэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ амьтны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлцэх эсэх талаарх байгаль орчин өнсгөд аж ахуйн байнгын орооны санал дүгнэлтийг хэлсэн шийдвэрлэж өгөх тав хүнээс хүссэн анхаарал тавьсанд баярлалаа. За баярлалаа. За ажлын хэсгийн